Сайн байцгаана уу? Өнөөдрөөс та бүхэндээ 2 вебтун тусгаалan тайлбарлах бөгөөд үүний нэг нь Doom-Breaker буюу мөхөгч вебтуныг ярьж өгнө. Харанхуй шөнө. Өдөр мэт гэрэлтэн тулаан өрнөх бөгөөд үе ялан мангасны зогц газраар нэг тарсан байна. Хадны орой тулаан болж хоёр дайчны нэг нь ялагдана. Сүүлийн хүн минь ялалт минь гээд чөтгөр хүн хоёрын тулаан тусна. Чөтгөрийн эзэн Тартарус Сүрлийн бурхны эсрэг Запер гэх хүн төрлөختний сүүлчийн баатар хоёрын тулаан байлаа. Чөтгөрүүттэй хийсэн тэр аимшигтайнд ялагдаад аль хэдийн 1 жил болсон бөгөөд ихэнх хүмүүс нь үхэж амьд үлдсэн хэтэн ухаанаа алдаж мангасуудыг үржүүлэх сав болж байжээ. Хүн төрлөختний армийн ганц тулдагч нь энэ хүн бөгөөд чөтгөр түнд үл мэдэгдэх шид ашиглаад түнд хэлнэ. Чи зовсон харагдаж байна. Би чамд туслая. За хүн минь Запер байхаа намайг удаан тогтоосон анхны хүн. Чиний төсвөр хатуужил сайн байсан шүү. Би сул дорой эмзэг дайснуудыг үзэн яддаг. Би чамд нэг санал тавьж байна. Надад зүтг. Би энэ жижиг ертөнцөөс цааш бурхтын нутгийг бүгдийг нь эзлэх болно гэд гараа сунгана. Чи намайг үнэхээр аавна гэж үү? Гэд сүүлчийн баатар дотроо бодно. Миний би дахис ирэхээргүй юмцэн. Юу ч намайг эдгэж чадахгүй. Тэгсэн байхад тэр надад 2 дахь боломж олгож авахыг хүсэж байна. Энэ санал биш ээ. Тэр зүгээр л намайг өрөвдөлтөй байхыг минь харах гэж ам гуйхыг минь хүсэж байгаа. Тэр миний хайртай бүхнийг авсан гэд эхнэрээ санаж энэ эмсэглэл тодруулаад чөтгөрийн эзэн Тартарус минь энэ бол миний хариулт гэд сэтгэл сэрэгтэл дунд хуруу гаргаад өөрийгөө дэлбэлчихнэ. Дэлбэрэлт басны дараа Тартарусын баруугаар байхгүй болж ихэд хэлэгнээд Запер чи муу яаж намайг доромжилж чадваа? Муу жижигхэн өт гэд уурлаад хоцорно. Тэгтэл манай хүн шууд өөр газар сэрхэн тэр дөнгөж өгсөн хүн нүдэ анаад л шууд эвэрүүл болоо сэрчглэр гайхан аргагүй. Хуйг дуулган хүртэл гэлэлцэн шин болсон байлаа. Би хаана байна гэд харахад 3 том хөшөөтэй гэрэл цацарсан ордонд байж байна. Би бурхтын хөшөөг харж байна. Энэ сүм юм байх та. Би ийм сүм огт харж байсангүй. Энэ үхсний дараах ертөнц юм байх та гэд бодно. Тэгтэл хаанаас ч юм нэгэн хоолой сонсогдно. Энэ бол бурхад оршдог пантеоны хамгийн доод төвшин гэж хэлээд нэгэн далавчтай эмэгтэй гараад ирнэ. Манай хүн гайхаад сэлмээ суглаа гэхэд түүний илд байхгүй байна. Бүү санаа зов Запер. Би бурхтын элч байна. Намайг Мерседес гэд өөрийгөө танилцуулна. Чи аль хэдийн үхсэн л дээ. Энгийн үед аль хэдийн там руу эдгээгдсэн байх байсан. Зарим бурхад болон 3 дээд бурхтын хүсэлтээр чамайг буцаах болсон. Одоо байгаа дурсамжтайгаа өнгөрсөн зүйлсийг өөрчлөх боломж чамд өгч байна. Зөвхөн дурсамжаар л авч явна. Харин бусад бүх хүчийг сэргээх боломжгүй. Гэхдээ чи дэлхий дээрх хамгийн хүчтэй хүн байсан болохоор тэднийг удалгүй эргүүлэн авах чадал чамд байгаа гэдэгт итгэлтэй байна гэд өгүүлж байхад манай хүн би одоо хүчгээд хий юм хараад байна уу? Эсвэл зүйлээд байна уу? гэж байгаад яагаад надад дахин боломж олгож байгаа билээ гэд цөөрлийн бурхан дайрч хядлага эхэлсэн тэр мөчөөс хүмүүс амь тэмцэн аврал гуйж залбирсан. Гэвч бурхад биднээс нүрээ бүрэн буруулсан. Тэд залбирлыг минь сонсоогүй. Тэд өргөлийг ч хүлээж аваагүй. Тэд бидний талд тулдсан гигантнуудын хүчийг булааж авсан. Эмчлэгчгүй, хамгаалагчгүй болсон хүний арим. Хормын төдийд л нурж унсан юм. Тэд биднийг хайсан. Тэд юу ч үнгүй өгөхгүй гэд бодож байхад бурхад өөртөө чамд хариулна гэд сахиусан тэнгэрийн биеэр бурхан ярина. Бид илүү зугаатай зүйлс харахыг хүсэн юм. Гэхэд манай хүн цухалдана. Бурхад сэтгэл гонсойлгосон төгсгөл харж байсан чи ховор төгсгөл бидэнд харуулсан. Чиний энэ тэмцэл үнэхээр бахархалтай. Сэтгэл хөдлгөн байлаа. Тэгэд бурхад чамд туслах гэд ярьж байхад Запер уурлаад дайралтхийн. Мэдээж оноогүй байх бөгөөд та нарыг зугаацуулхаа гэд уурлана. Биднийг амь тэмцэж байхад үхэж байхад зугаацаад харж байсан.
та нарыг зугаацуулах гэж тулдаж байсан гэж бодоо юу гэхэд Бурхан чи буруу бодсон байна. Бурхад та нарыг тоож харахгүй. Тэнд дэс ондоо зүйл болсон гэд Запирт маань харуулнаа. Тартарус тэнд төвөгээд миний хүслийг хурдан биелүүл. Би 10 ертөнцийг эзэлсэн. Хүн намаа гэмтэн гэж байж боломгүй зүйл. Энэ зүйлийг тооцохгүйгээр болгоогүй болго. Цаг хугацааг буцаа гэд бөөн өмнө тарина. Манай хүн үүнийг хараа шок. Түүний зорилго бол аль болох олон ертөнцийг устгах. Тэр хизээч ялагдаж байгаагүй. Бүрхийн нэгэнд гэмтэж ч үзээгүй. Ялт бол түүний үргэлж хэвийн зүйл байсан. Төгс ялтын түүх. Харин жил түүнийг нэвдсэн. Чи түүний нэр төрд ямар аимшигтай цохилт өгснөө ойлгож байна уу? Запир чи яах гэж байна гэхэд хэрвээ тэр үхэх гэж тэгтлээ яарч байгаа юм бол би баяртайгаар дуусгаж өгье гэж хэлээд явхаар болно. Зарим бурхад түүнд чадвар өгсөн гэж хэлээд явуулна. Манай хүн Тартарус болон бус бүх бурхтаас өшөөгөө авахар сэтгэл шуулуудна. Запир маань буцаж ирсэн байх бөгөөд хэсэг боцсны эцэст 20 жилийн өмнө ирснээ мэдж авна. Сүмийн боол байсан үедээ буюу уурхач байсан үедээ иржээ. Нэгэн хүү тус болох гэж байгаа зодуусан болтой. Ухаан алаас ирсэн байж таарна. Нөгөө хүүч баярлаа гэд хэлэхэд манай хүн зарим зүйлсийг санахгүй байна. Сахиусан тэнгэр хөнгөлөлт хонгойлгох гэж хэлээд чадвартай болно гэдгээ санаад хөнгөө газар үлдэж байгаад ашиглаж үзнэ. Хөөх юу өгснийг хараач гэд гайхна. За тэгээд бусдаа гагтал нүүр салбарлана. Би ч энэ бүхэнд итгэхгүй л байна шүү гэд ямар чадвар авснаа хэсэг бодно. Дэд өвчний нэлээд хэдэн чадвар болон хэрэгсэл өгсөн байх нь тэр. Яг ямар зүйлс гэдгийг нь удахгүй мэдэж авна. Тэгээд бодолд автаад байж байтал нэг хүн ирж байх ба уурхаан ахлагч байх нь тэр. Хөө чи өөрийн байрлал руугаа буц. Эхнээ өдөр гэж зөөлөн ханахгүй шүү. Энгийнээр хэлж байхад ойлгохгүй бол ташуураар ойлгуулъя гэд зохиход ташуурыг бариад авах нь тэр. Ахлагч гайхаад Запир маань би буцаад ажилдаа орлоо уучлаарай гэж явна. Ахлагч шок. Манай хүн гарн дээр маань сорив үлдээгүй байна гэд бодно. Энэ чадвараас нь болсон байх бөгөөд чадвар нь төмөр хан буюу дэсвэрлэх чадварыг мэдгэдэггүй хэмжээгээр нэмэгдүүлнэ. Хэрэглэгч нь өөрийн дэсвэрлэлтийн төвчнөөс доош альва гэмтлийг бүрэн сармагжуулна. Түүнчлэн биеийн ядаргаа маш бага гарна. За тэгэхэд ядардаггүй болцсон ажиллаж гарнаа. Тэндээс хүмүүс нь ангаагаад гайхсан хүмүүс их. Орой болохоор уурхаан ажилчдаа багаар нь байр эзлүүлдэг болж таарна. Манай хүний шин чадварын ачаар баг, нэгт орж, баг, хоёрт орж, баг, гуравт орж, баг сүүлийн байрт орсон байна. Сүүлд орсон багийн хоолыг эхний гуравт орсон багт өгдөг болно. Одоо гэрлийн бурхандаа залбир гэж залбирал эхэлнэ. Арыг гэх гэрлийн бурхныг шүтдэг байх ба манай хүнч дурамчхан залбирсан болно. Энэ Арьяг бурхан нь дээд гурван бурхтын нэг байх ба их мөнгө олдог том газар нутагтай сүсэгтэн хүмүүс ихтэй болж таарна. За тэгээд уурхачд хараад амархаар явна. Эндх хүмүүсийн ихэнх нь магсуудад газар нутгаа алдсан хүмүүс байна. Тэдэж бас над чиг аялагчд байсан гэд манай хүн дотроо бодно. Гэхдээ сүмд очсныхоо дараа эмчилгээний төлбөрөө төлж чадаагүй учраас эцэст нь боол болцгоосон. Энэ боолын тэмдэг нь энэ газрыг орхивол зүрхийг нь зогсоох шийдтэй. Тэгэхээр төлбөрөө төлөөд хурдан эрхчлөөгөө авах хэрэгтэй гэж бодно. Дараагийн төлөвлөгөөнд орж Тартарусыг буулгаж авахтаа бэлдээдэ гэд эхнэрээ бодно. Түүний хайртай эмэгтэй нэрийг мэдэж авнаа. Аалти гэдэг болно. Энэ удаа би чамайг хамгаална гэж цааш явна. Ажил дуусны дараа дэлгүүр нэгдэнэ. Идэж уух зүйл зарна. Зөвлөгөө гэх мэт үйлчилгээтэй байна. Мэдээж боолоод өрөө дарахын хажуугаар өөрсөндөө идэж уух зүйлс авна. Хамгийн муухай нь их үнэтэй байх бөгөөд боолууд үнцэн өрөө дарах гэж бага мөнгө өгнө. Энэ нь урт удаан хугацаанд боол байлгах систем маягийн зүйл далдуур явдаг болж таарна. Нөгөө хүү ирээд
Намайг аварсан талархаад танд уух зүйл авч өгмөр байна гэхэд хэдэн зоос харуулхад манай хүн гинэт санана. Хэрвээ нэг л хүн өвдөд ажиллаж чадахгүй бол багийн бүтээмж шууд ундаг. Тиймээс нэг баг нөгөө багийг хорлож чадвал тэр даруйд өөрсдийнхөө байрлалыг дээшлүүлж чадна гэдгийг санана. Хүүхдээс төлбөр авахгүй өөртөө юм ав гэж цааш яваад сэргээх усмал байна уу гин. Чамайг харж байгаагүй юм байна. Чи шинэ хүн үү гэд худалдаачин асууна. Нэг алтан зоосоор аяг уусмал 4 алтан зоосоор шилээр нь авч болно гэхэд байгаа мөнгөө өгөөд зээлээр бас хэдийг авъя гэд өөрийн цаасаа өгчих гин. Хүү шок. Эхний өдрөө ирээд нэгт оруулаад гэмтээгүй байж сэргээх уусмал аваад өөрийн ухаантай байна уу? Бидний цалингаас нэг алтан зоос, бидний өрнөөс 2 алтан зоос. Тэгээд нэмэлт өөр 50 гэд бутнаж өгнө. Манай хүн би бүгдийг нь төлчихнө гэд уун. Ихэнх хүмүүс сэргээх усмал нэмчилдэгч ихээр уул маанаг нэмдэг гэдгийг мэддэггүй болно. Манай хүний 2 дахь чадвар нь Хермесийн нууц чадвар буюу бүх төрлийн усмалыг нөлөөг тултал дээшлүүлдэг болж таарна. Тэгэхээр сэргээх усмал ихээр уснаар маанага багахан өсөгдөг байсан бол одоо 500% өсгөх нөлөөтэй болсон байна. За тэгээд уургатай ажиллаад их мөнгө олж чадахгүй. Нэмэлт цагийн мөнгөч авч чадахгүй болохоор манай хүн нэг санаа алсан байна. Уурхат мангас байгааг мэдээд ахлагчдаа хэлнэ. Анчдын баг буюу аялагчдыг дуутахыг хүснэ. Даанжин буюу мангасуудаас их мөнгө олохоор шийднэ. Энэ ертөнцид манааны гажуудлаас мангаснууд үүсдэг ба хүмүүс рүү дайрах нь илбэг тохиолддог. Ихэнх мангасууд хүний хувьд аюул занд хийлэгч дайсансан шинжтэй байдаг. Тийм ч учраас тэд олон жилийн турш хүмүүст маш их хүндрэл учруулж ирсэн. Гэвч нөгөөтэйгөр тэдгээр мангаснууд нь хүн төрлөختөнд зарим нэг боломжийг ч бас олгосон юм. Мангасын биед үүсдэг манай чулуунууд болон яс, арьс, зэрэг түүхий идүүдээр зэвсэг хийж эхэлсэн. Эцэст нь хүмүүс мангасуудыг ганцхан аюулын их үүсвэр биш, харин үн цэнтэй нөөц мэтээр харж эхэлсэн билээ. Ингээд хүмүүс даанжин цэвэрлэх болсон. Анчдын баг буюу аялагчид бий болсон. Аюултай зүйлстэй нүүр тулж мангасуудыг устгах илүү өндөр цалин авдаг ба гүйцэтгэлээсээ хамааран бонус авдаг болно. За тэгээд манай хүн уг нь аялагч байсан болж таарна. Тэгээд намайг яагаад уурхай руу явуулдаг байна гэж бодож байгаад худалдаачнаас хэтэрхий их зээлээр юм авсан болохоор дахиж авах боломжгүйгээд хэлүүлээд байж байна. Тэгснээ хулгайгаар авдаг ч юм уу гэд бодож байхад хажуунаас нь чи эргэтнээ зараад мөнгөтэй болж болно шүү гэд сүм шинэ эргэтэн хайж байгаа энэ төр гэд бас л амар сүм байдаг шүү. Тэгснээ гэрэлтэж энэ төр бүр тэгснээ бичиг цаасыг нь хараад байж идэг шүү. Нөгөө худалдаачин маань шок. За чиний амьдрал шүү дээ. Ямар минийх биш. Ав гэд өгнөө хөрхий. За тэгээд уусмал донцсон юм шиг бүгдийг нууж дуустал анчдын баг ирнэ. Эднийг тусгай салаа гэд дуудаад явчихъя. Чи Запро биднийг мангас дээр аваач гин. Би бол ахлагч Гот. Энэ бол Дейл болон Марко гэж танилцуулна. Гар бариад би шөнийн хараагүй. Тэгэхдээ би маанагаар хайж чадна гэд хэлнэ. Шөнийн хараа нь мэдээж ханах үед харна. Харин маанагаар хайх нь маанагаа цацруулаад мангас төрөх мөчөд хаана байгааг нь мэддэг чадвар болж таарна. За тэгээд ачаа юмнуудаа өгөөд цааш яв. Манай хүн энэ багийн 2 шинэ хүмүүс байна. Нэгийг нь би таних юм байна гэд уурхачнаас аялагч болохтой буюу 1 сарын дараа тэдний багт орсноо санана. Тэгэхээр энэ багийн 2 хүн үхдэг болж таарна. Манай хүн ч энэ багийг ашиглах сайхан санаа болоод инээмсэглээд явна. За тэгээд агуун үдэнд 3 хүн байж байх ба гараа өгөхийг хүснэ. Хүн бүрийн гарт утас уяад өөртөө бас уйна. Энэ уяа нь гэмтэл авбал эсрэг талдаа засардаг бөгөөд нэг төрлийн дохиод амжуулагч болж таарна. Тэгээд манай багийнханд амжилт хүсээд явуулна. Тагнуулын баг нь мангасуудыг шалгаад агуун мэдээллийг цуглуулдаг болно. Тэгсний дараа дайралтын баг мэдээлэлт нь тулгуурлаад агууг цэвэрлдэг болно. Хэд хэдэн үе шаттайгаар цэвэрлэгээ нь явагддаг болж таарна. Манай хэд цааш яваад хэдэн муу төвчний мангасуудыг устгана. Уурхай нэвтрэх хэсгийн яг эсрэг талд тэдний үүр байрладаг байсан. Өнгөрсөн 7 хоногт A болон B тусгай салаа дайралт хийсэн. Харин амьд үлдсэн хэдэн энд уурхайн бүнд нуугдаж байгаа нь лавтай. Гэт хоорондоо ярилцаад гүн рүү орох гин. Нөгөө хоёр нь бидний ажил гүн рүү орох шаардлагагүй. Аюултай зүйл хийх хэрэг байна уу гэд дургуйцна. Олон мангастай харуул гуруулахнаа шүү дээ гэхэд ахлагч үгүй дөрүүлээ гэн. Тэрнийг тооцохгүй энэ төр гэд манай хүнийг бараг хүн биш гэд хэлчихнэ. За тэгээд нэгээ тайвшруулад ямар нэгэн санаа байгаа мó гэхэд ахлагч инээмсэглээд нөгөөхөө гаргаад иргэн. Манай хүн нэг жимс гаргаж ирэхэд нь
Жимс нь эмэгтэй мангасыг үнээр гаргадаг болно. За тэгээд энийгээ нунтгалж бэлтжээд наашаа ирэх үед нь занг бэлдээд асуудалгүйгээр устгаж эхэлнэ. За тэгээд ахлагчгаа магтаад ахлагч нэмсэглээд өөрөөрөө ихэд бахархнаа. Яг үүндээ манай хүн энэ санааг нь хэлж өгсөн байж таарна. Өмнөх амьдралд нь энэ ахлагч их хичээсэн боловч амжилтанд хүрээгүй болно. Тэгээ цаашсан чинь мангас байхгүй байна. Хэсэг амархаар шиднэ. Өмнө нь ганцаараа ирээд хайгуул хийхэд хэд хитэн мангас байсан да гэхэд чи олон амьтаа юм уу? Ганцаараа хайгуул хийсэн гинэ гэд гайхна. За ямар ч байсан төлөвлөгөөний дагуу явж байна. Бид дөрөв агууг цэвэрсэн гэхээр сайхан байв шүү гэд ахлагч баярлаад овоо хэрэгтэй хүн олоод авлаа энэ гэд бодно. Тушаал дэвших нь цол дэвшлэх нь гэд барилсандаа нэг хутаг гаргаад өгнө. Ер нь бол манай хүний их тус болсон гэд өгч байгаач өөрөө агууг цэвэрсэн гэдэг гавьяаг нь авах болохоор шан харамж маягийн юм өгöd байгаа болж таарна. Цаашлаад хэдэн мангас алсаар хэдэн маана чулуу алсаар агуудч мангас байхгүй болоод ирнэ. Тэгтэл нэг мангасын яс олох бөгөөд цаанаас нь авраг гарч ирнэ. Дээлгэх нэг юу ч хийж амжилгүй баригдаа шийдүүлнэ. Авраг мангасын гар харагдана. Марко урд гарч зогсоод миний ардоор би хамгаална гэд энэ бол дээд түвшний оркийн цохилтыг хамгаалдаг хаалт. Үүнийг эвдэх арга байхгүй гин. Тэгээд л илүү өндөр түвшний мангас байсныг бид мэдэж авна. Энэ мангас нь предатор буюу махчин гэх бөгөөд цаашдаа зүгээр том мангас гэж дуудчихъя. Маркогийн хамгаалалт нэмэр бассангүй. Төр унтахаар боллоо. Ахлагч шоконд орж харсаар байгаа зохиолно. Энэ үеэр үүдний хэдэд мэдээлэл ирэх бөгөөд 3 утас зэрэг тасарсан байхын тэр дотор юу болоод байна гэд гайхна. За зус алдаад ахлагч маань ахлагч гэсэндээ нөгөө хоёроосоо дээрээ ухаан алдчихсангүй амтай байхын тэр. Яг үнэндээ Запер маань төмөр ханаараа хамгаалсан байх ба бүрэн гүйцэд хамгаалж чадахгүй байна гэж бодно. Том мангасч тэдний нэгийг сүүлээрээ барин авна. Энэ амтан феромон ашиглан бусад мангасыг мэхэлдэг. Өөрийг нь өөрсдийнх нь үр төл мэтээр ойлгуул өсгөж хүмүүжүүлэхэд хүргэдэг. Харин бүрэн бойжиж өсөж томроод ирмэгц түүнийг өсгсөн дэр мангасуудаа зайлгаж үрээ орхон явдаг. Муухай санаатай амтан байдаг шүү. Запер маань ахлагчийнхаа жадыг төр зээлээ шүү гэд авна. Эцэст нь би хамгаалалт хийх цаг боллоо гэж хэлээд чадвар 3-8 шиднэ. Мөнгөн түлхүүр буюу мартагдсан цайзын хаалгыг нээгт нууц түлхүүр. Түлхүүрийн эзэн хүссэн цагтаа хүссэн газараасаа мөнгөн өрөөнд эд зүйлсээ хадгалж чадах онцгой чадвартай. 100 гарнаасаа гаргаж ирнэ гэн. Айхтар том зүйлс гаргаж ирэх нүү гэсэн чинь манай хүн лууны жимс болон давуу гаргаад ирнэ. Лууны жимс нь тайвшруулах хүлжилгээтэй болно. Жадаа давуугаараа сайн гихч нь бэхлээд одоо ч ширүүн тулаан болохондоо гин. Ахлагч санаа зовсон байдалтайгаар чи чинь цэрэг биш шүү дээ гэд босог гэхэд мангас ойрлох нь тэр. Энэ ойрлох чадвар нь айдас давтууландааснаа хөлгөөнгүй болгодог. Ахлагч тэр дороо айдас давтан хөшин настай цэрэг түүнд энэ талаар хэлж байсан бөгөөд том мангас тэдний тосгон руу дайрч гин. Тэнд байсан бүх хүмүүс айдас давтаад нүдээж анимчиж чадахгүй болтлоо хөшөөд нэгээрээ идүүлсэн гэсэн гээд гуниг түүхийг санана. Ахлагчийн бодол наашлаж юу болоод байна гэд гайхна. Мэдээж Запер маань том мангастай нэгийг өвдөж байх нь тэр. Яг бодсноор айцын скел давтахгүй байна гэд луугийн жимсээ гаргана. 9 чадварын маань нэгэн зэвсэг тэгхтэй ашиглахын тулд маана хөрөлцөхгүй байгаа болохоор гэд чадвар 3-аас уусмалтай хор гаргаад ирнэ. Тэр хорыг өмнөх амьдралынх нь найз нь хэлж өгсөн бөгөөд нэлээд өндөр түвшний хор байж таарна. Дэлхий сүнэж байхад энэ хор олон мангасыг устгаж олон хүний амийг арваасаа гэж хүсэж байна гэд өгчээ. Хорч хүчтэй нөлөөлж мангас жойрлж хашгирна. Үхлийн хорн цуснд ормогцоо бүх биетэн дархан эрхтнүүдийг идэж эхэлдэг. Нөлөөлж эхэлснийг хараад одоо 3 минут эсвэл хор бүрэн дарна гэд тулаандаа орно. 2 минут үлдлээ. Үгүй ээ, 1 минут. Миний чадвар түүнээс сутахад арай л хангалтгүй байна гэд тулдна. Сүүлийн цохилтоо мананы энгийн техник ашиглаж зохино. Ахлагч ухаан алдчихаагүй байх бөгөөд би буруу бодож байжээ. Тэр надад сэтгэл төрүүлэх гэж хичээгээгүй байж өөрийнхөө энэ чадвараар тэр удахгүй оргилд хүрэх байх. Энгийн уургаач нь зөвшөөрлгүйгээр мангасын агууд орж чадахгүй болохоор надтай хамт орох гэсэн байж гэд ойлгоно. Запер маань сүртэй гэгч нэрээд гот ярилцъя гэд энэ цуврал маань дуусна. За та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Удахгүй дараагийн зураглаар уулзъя. See ya.